Монголд хэр өндөр байгаа гэж үзэж байна. За өнөөдөр бид нэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн өсвийн ерөнхий захирал Такеши Касата албан ёсны ярилцлагыг буцаар хийлээ. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайлбал өглөөний 10 цаг 40 минутанд бүгд найрамдах хятад ард улсад коронавирусын халдварын тохиолдол 844, за нас баралт 25 болсон тухай мэдээлэл өгсөн. Тэгвэл сая одоо манай улсын онцгой комисс хуралдаж байхад нас баралт 26 болсон. Нөгөө 844 авсан халдварын тоо маань 887 болсон. Тэгэхээр ер нь бол энэ коронавирусын халдварын тархалт, өвчлөл, нас баралт бол ерөөсөө өдөртөө хийгдэж солигдож байна л да. Тэгээ бид нар бол бүгд найрамдах хятад ард улстай хилэлж байгаа. Орон тийм учраас бол эрсдэл бас хүндэр байна гэж бид үзэж байгаа. За дээр нь том тус төвчний тархалт бас өндөр байна. Амбулаторийн үйлчлэгт 9.5% эзэж байна. Ер нь 10% болоход бол бас тодорхой хэмжээний хязгаарлалтууд хийх юм дүрмтэй. Тэгэхээр энэ том тус төвчний дэгдэлтэй байгаа энэ үед коронавирусын эрсдэл орж ирэх юм бол ер нь хүүхдээ тогтохгүй, ер нь хүн амд эрүүл мэндийн насны эрсдлийг бас асуудал үүсэх, энэ ностой байдал үүсэхээр байна гэдгийг бид нар бас энэ олон улсын дүрм, за энэ судалгаа нотлого тархар судлалынхаа тооцоонд үндэслэн улсын онцгой комисстай хандлаа. Тэгээ онцгой комисс бол эрүүл мэндийн яам тодорхой 4 санал оруулж байгаа. За нэгдүгээрт бол ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийг 3 дугаар сарын 2-ны хүртэл хаах. За хоёрдугаарт энэ эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах үүднээс эм тариа, бусад нөөцийг бүрдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх. За 3-дугаарт урд хөрштэй хилэлдэг хөлийн бомбын хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах ийм саналыг орууллаа. За улсын онцгой комисс үндсэндээ эрүүл мэндийн яамнаас оруулсан саналыг сая хурлаж баталгаажууллаа. За нэг зүйлийг бол засгийн газрын хурлаанаар оруулахаар боллоо. Хөлийн бомб орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад дипломат харилцааны шугамар тухайн орондоо төрүүлж мэдэгдэж, за энэ шийдвэрийг бол засгийн газар гаргадаг. Тийм учраас бол засгийн газарт урд хөршийн хөлийн бомбоор явган иргэд болон за нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг төр хязгаарлах саналыг засгийн газрын хурлаанаар оруулж шийдвэрлэхээр боллоо. Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр нэг сэжигтэй тохиолдол шинжилгээ авсан гэжсэн. Хариу нь яаж гарсан бэ? За ер нь бол янз бүрийн мэдээлэлүүд явж байна. Тэгэхдээ Монгол Улсын шадар сайдын 2017 оны 8 тоод тушаал байдаг. За нийгмийн эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдал үүссэн осол гэмтэл гамшигын үед холбогдох байгууллагад хэрхэн хамтарч ажиллах тухай журам бий. Маш нарийн заагаад өгсөн. Мэргэжлийн хэлтийн газар юу хийх вэ? Эрүүл мэндийн салбар юу хийх вэ? Хэд хамгаалах байгууллага хэрхэн яаж ажиллах вэ гэдэг бүх дүрм журам бол одоо нарийн батлагдсан байдаг. За энэ дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирус үүсэнтэй холбогдуулан 1-р сарын 6-нд мэдээлэл өгсөн цагаас бид бол тасралтгүй хамтын ажиллагаатай байгаа. Манай гадаад харилцааны яамч урд хөршид одоо ажиллаж амьдарч байгаа, суралцж байгаа иргэдтэйгээ холбоотой. За бас мэдээлэл өгч ингэж ажиллаж байгаа. Тийм учраас бол энэ хэлгээлтэй холбоотой, за мэргэжлийн байгууллагуудын харилцаа холбоотой асуудлууд бол ер нь мэргэжлийн өндөр түвшинд олон улсын стандартын дагуу явж байгаа. Ташаа мэдээлэлүүд явж байна. За Монгол улсад бол коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдлээ. Тэгвэл бид нар хилээр орж гарч байгаа иргэдийн тухайд ялангуяа Монгол улсын хилээр Монгол улс руу нэвтэрч байгаа. За халуурсан, ханиалсан ийм тохиолдлыг бол шинжилгээнд бол оруулж тусгаарлах үйл ажиллагаа явуулж байгаа. За өчигдөр галт тэргээр Бээжин, Улаанбаатар, Москвагийн чиглэлийн галт тэргэнд явсан хятад улсын 2 иргэний нэг нь өндөр халуурсан гэсэн мэдээллээр манай Дорногов аймгийн эрүүл мэндийн байгууллага маань урд хөрштэйгээ яаралтай холбогдож халуурсан 2 иргэнийг Монгол улсын хилээр нэвтрүүлгүй ирээнээс шууд буцаасан байна. За ингээд тэр 2 хүнд шинжилгээ хийхэд бол нэгэнд нь коронавирусын халдвар илэрсэн. За энэ хүнтэй галт тэргэнд ойр явсан Монгол улсынхаа иргэдийг бид нэр тусгаарласан. За нэг иргэнийг бол халдвар төвчин судлалын үндэсний төвд тусгай хяналтын дагуу авчирч
шинжилгээнд хамруулад хариугаа хүлээж байгаа. За дөнгөж сенат мэдээлэл өглөө. Тэр орчуулагч гэгдэж байгаа хүнд бол одоо коронавирус болон бусад төрлийн вирус илэрсэнгүй. Тэгэхээр өнөөдрийн улсын комиссаас гаргасан шийдвэрийн дагуу эх 7 хоногийн даваа гаргаас эхлээд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг хичээлэхгүй гэсэн үг үү тий? Тэгээ улсын онцгой комиссийн шийдвэр бол одоо саяны гарсан цагаас хүчин төгөлдөр тийм учраас бол 3 дугаар сарын 2-ны хүртэл ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах шийдвэр гарлаа. Өмнө нь өмчлөл хамаарахгүй тий? Хувийн төрийн хамаагүй бүгд таагдана тий? Өмчийн хэлбэрээс үйл шалтгаалan бүх сургууль цэцэрлэгийг хаах шийдвэр улсын онцгой комисс гаргалаа. Одоо манайх вирусын тохиолдлыг хурдан хугацаанд илрүүлж онцлох тийм техникийн хүчин чадалтай юу? Улсын хэмжээнд хүрсэн үү? За коронавирус бол шинэ төрлийн вирус, шинэ өвчин. За энийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага маань бидэнд өгж байгаа мэдээллийг би та бүхэнтэйгээ хуваалцаж штэ. Энэ бол SARS биш, MERS биш, шинэ өвчин, шинэ вирус. Тийм учраас бол үүний эсрэг вакцин, тодорхой эмчилгээ зөвхөн Монголд биш дэлхийн нийтэд байхгүй байна гэсэн үг. За бүгд найрамдах хятадд ард улсад бол итгэх хэрэгтэй гэдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд маань бидэнд зөвлөсөн. Хятад улсын эрүүл мэндийн салбар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нэгт хамтын ажиллагаатай байна. Бүх мэдээлэл өгж байгаа. Ингээ хамтран ажиллаж байгаа. За тийм учраас бол энэ коронавирусын эсрэг эмчилгээ вакциныг бол одоо маш гарах чиглэлээр шуурхай ажиллаж байгаа тухай мэдээлэл өгсөн. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэрвээ энэ коронавирусын илэрсэн тохиолдолд эмчилгээний заавар эмнэлзэн удирдамж ямар байх талаар мөн гişүүн улс орнуудад өгсөн байгаа. За энэ коронавирусын халдварын одоо нөхцөлийн шинж тэмдэг нь бол том төс төвчний шинж тэмдэгтэй төстэй байгаа учраас эхний ээлжинд за томоогийн вирусын эсрэг эмчилгээ за хүндэрсэн тохиолдолд бол одоо бактерийн эсрэг эмчилгээ буюу антибиотикийн эмчилгээ хийх. За өөрөөр хэлэх юм бол томоо төс өвчний цар дэгдэлтийн үед авах эмнэлзэн арга хэмжээний Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан удирдамж зааврын дагуу ажиллах энэ зөвлөмж өгсөн байна. Одоо энэ 3 сарын 2-нд 2 хүртэл сургууль цэцэрлэг хаагдана гэж байна. Тэгэхээр сургуулийн одоо нэг хөтөлбөр байгаа даа штэ. Тэрийг одоо боловсрол соёл шинжилгээ ухааны сайдад одоо ямар төрлөөр зохицуулах үүрэг өгсөн бэ? За сая энэ онцгой комиссийн хуралд боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамны төрийн нэрийн бичгийн дарга оролцлоо. За үүнд бол онцгой комиссийн гишүүдийн зүгээс бол нэлээд урт хугацаагаар ерөнхий боловсролын сургууль хичээл завсарлагатай холбогдуулан за онлайн сургалт явуулах энэ саналыг гаргасан. За энэ дагуу бол хүүхдүүд маань онлайнаар сургалт ороод явна хаа. За баярлалаа. Баярлалаа. Дөнгөж сая бол улсын онцгой комисс Гөгөө мэдээний агентлаг мэдээллийг төрийн орноос шууд дамжуулан өргөлээд дөнгөж сая улсын онцгой комисс хуралдаж ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа 3 дугаар сарын 2-ны хүртэл хаах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр эх 7 хоногийн даваа гаргаас хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл эх 7 хоногийн даваа гаргаас эхэлэн төрийн өмчлөл хамаарахгүй хувийн төрийн хвшлийн бүх сургууль цэцэрлэгүүд ажиллахгүй болж байгаа юм а.